5, 4, 3, 2. Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд өглөөний ч юм уу, өдрийн ч юм уу, шөнийн ч юм уу мэндийг хүргэж байна. Тэгээд манай урдны нэвтрүүлгүүдийг та бүхэн үзсэн бах. Энэ удаагийн маань нэвтрүүлэгт X-Dudes Production-ы жүжигчин Single Ladies кинонд бид бүхэн үзснээр нь маш их мэддэг болсон. Жүжигчин Туяа оролцож байна. Сайн уу? За сайн байна уу. Шинэ оны минь. Шинэ оны минь. За яг одоо сэллийн өдгөр шийдэж байгаа юм. Тэгээ намайг дуурайгаад байгаа юм яа да. Матарлаад байгаа юм уу? Гинт эвгүй заа хөдлөө явчих чи. За ингээд ерөнхийдөө дөрвөн зочин оролцлоо. Дөрвөлээ эмэгтэй хүн оролцож байна. Манайд сэлийг урьж оролцуулж байгаа хүмүүс, бас миний санд болгож байгаа хүмүүс, үзэгчдийн маань бас санд болгож байгаа хүмүүс. Тэгээд энэ нэвтрүүлэг маань өөрөө телевизээр гарахгүй. Тийм зүгээр л онлайнаар явж байна. Нэвтрүүлэг гэж нэрлэхээсээ илүү селебритээр бол зүгээр найз нар гоё ингээл буу халж байгаагаал YouTube руу оруулчихж байгаа л гэж ойлгож байна те. За Туяач бас зурган дээр ихшгээл бас их л сайхан л хөөрхөн л бүсгүй шүү дээ. Сүүлийн үед юу гэдэг сонир сайхан юутай? Манайх ч одоо солин төр ордон дээр шилдийн шилдэгээ дуран бүтээлээ тоглож байна да. Тиймэрхүү. Тэрхүү жон гараал. Анхны цоо шин гэдэг шиг цоо шин биш л те. Анхны одоо морь жилийн анхны одоо инээдэг л манайх биелүүлж байгаа юм байна те. Урд нь тоглож исэн номеруудынхаа шилдэгүүдийг аваад. Тийм дандаа шилээвэр гэсэн номеруудаа авч байгаа. Шилээвэр. Тий. Танаач та аль аймгийн үгүй шилээвэр гэдэг чинь. Мэдхгүй. Шилээвэр. За тэгвэл одоо X-Dudes Production шилээвэр тоглолтоо та бүхэнд өргөн барьж байна гэх юм байна шүү дээ те. Шидээвэр юм болоо бас те. Шидээвэр. Бити хүчний байдээсээ илээ. Арай гэж нэг өнгөрөөж явах чинь те. X-Dudes одоо хэдэн жүжигчтэй юм бэ? Үндсэн 11 мэгвэн үү? Тийм жүжигчтэй. Тэгээ бүрэлдэхүүн нь болохоор нөгөө бус юу яагаад нэг 20-30-аад олуулаад байна. Хэдэн жил болж байна одоо яг жүжиглээд? Би сургуулаад ирсэн одоо нэг хитэлж байгаа юм дээ. Тэрийгээ ч одоо мэд. Таны 2-3 жил болцсон байна тийм. Болцсон харин тийм. Тэрийгээ бодсон. Би ч нэг асуудаг юм бол да сэлэл голчлаа асуугаад байт юм. Найз залуутай юу? Байхгүй. Single. Зүгээр баяр үргээ даяар. Баяр үргээ. Зүгээрээ таар өөртөө ойлгосноор л зүгээр баяр үргээ. Тэгвэл ийм асуулт байл яг одоо жишээлбэл залуучууд одоо жишээлбэл чи нэг залуутай аягүй сайхан болцож л дээ. Тэгэл тэр залуу чамд их аягүй айтайхан санагдчих л дээ. Бас боломжийн аягүй айтайхан. Тэгэл таар аягүй гоё ингээл хайр дурлал үсэлс та их гоё ингээл яг хөгжиж л дээ. Тэгсэн чинь чам руу залгаснаа Туяа өнөө орооны тоглолтын билет өгөөч гээл тэгж юм л та. Тэгэхээр н чи за тэгэл дээ гэдэг чи 10-ыг гээл тэгж л та. Тэгэхээр н чи бас хэцүү шттэ тий. Одоо жишээ нь чи 10 билет өгөөч гэд продакшнаас аавна гэхэр чи бас хэцүү шттэ тий. Хэцүү үсттэй. За яг нэг удаадаа бол авч болох бах тий. Тэгээд 10-ыг чи ингээд мэдээж хайртай залуудаа яаж хийж байгаа л үгүй шттэ мэдээж 10 билет тий. Өгчлөө. Маргааш дахиад залгач Туяа чи дахиад 10 билет өгөөч гэл чи яах вэ? Яагаад надаас ерөөсөн хүн ямар нэгэн одоо нэг эр хүстэн ч юм уу үнгүүгээр ч юм уу эсвэл урилгаар ч юм уу үзье гэж ерөөсөн нэг ч хүн хэлж байгаагүй. Мэдээж шүү дээ. Гэхдээ яагаад тэгж юм хэр нөгөө миний өөрийн сонголт маань ямар их хүнийг яадаг чинь ядчил одоо өмнөх өдөр надад хэлэх хэрэгтэй шүү. Харин одоо тэдэн хүн үзүүлэх гэсэн плед байна уу эсвэл урилга болох болов яах бол ийм юм байна. Түүнээс гэл гиг үн залгаад би 10 би спонсор уу юу вэ тийм байж болохгүй шүү дээ. Үгүй гэсэн үг. Өгөхгүй. Sorry лэхөө. Байхгүй чи өмнөх өдөр хэлэхгүй байсан. Эсвэл чи кассан дээр очиод үзэх юм бэ? Кассанс суугаад гэх юм бол. Чи тэгвэл эр хүнийг баян ядуугаар нь ялварлан гадуурчих юм. Гүү. Тэр чинь 10 плед авахтаа баян болчихгүй. Урд өмнө хилцсэн гэж бодъё л да. Урд өмнө хилчээ нэг 10-ыг гिचээ дахиад нэг 7 хоногийн өмнө дахиад 10-ыг гээд нөхүүлж өгөх үү? За болно шүү дээ. Урд өмнө хилээд ийм шалтгаан байгаа юм шүү. Ингэмээрэн тэгмээрэн яг их өнгө. За. Тэгвэл ингэ чи ингэ болохгүй бол ингэсэн шүү гэл ингэ шүү. Тэгвэл 21-ний 10 плед шүү. Чи тэр хувьд ямар нэг ийм асуудал байхгүй учраас би нөө. Тэгээд намайг таа гэдэг.
Тийм үү. Тэгээ манай нэвтрүүлгийн нэг зарчим байгаа байхгүй юу? Ингээд ямар ч оролцсон зочин болгон би энтэйг үеийнх юм шигээр чи гэж харилцахтай би байгаа байхгүй юу? Дөрөвтэй. Тэгвэл улам хөгшиж байгааг мэдрүүлээд байгаа байхгүй юу? За. Сэлий Мис Тояма орсон байхгүй. Тэгсэн чинь чигээрээ гэсэн чинь жоохон байжсан л таа гэж лимбаг тэгээд зөөхгүй өөрөө. бас чамаагчсан тэгэлсэн шүү дээ сэрчмаа та. Би ихтэй Тоя би ихтэй сэрчмаа хэдийгээр те би хүндэлдэг л дээ тэгэл таа гэлтийн шүү дээ хүмүүс харал муухай шүү дээ тий. Тийм үстэй. За би ихтэй чамаас дүү үстэй 80 дүү гэж. Би дэрчээсээ сэлээсээ үнэхээр мэдэхгүй юм байна. Чи үл үзэгдэгч болвол яг юу их вэ? Нэг өдөр чамд үл үзэгдэгч болох тийм гоё боломж олгоё. Юу ч харагдахгүй юу? Тийм та хоёрт хоёулангаас нь асууж байна. За би бодчих. За ёстой санаасаал тань. Юу их вэ? Одоо хүсэж байгаа юм их бах та. Жишээ. Жишээ байхгүй. Жишээ байхгүй. Чи юу үстэй? За хүн юу хүсэж болох вэ? Одоо тэгэл тэр бүгд. Хүн ч яг чи юу үстэй? Үгүй асар их юм хүсэж байгаа шүү дээ. Би алийг гэж Яасан шуналтай хүн бэ? Нэрээ үд үзэгч болвол нэр хамгийн түрүүн чи яг одоо толгойд орж байгаа л хэлчих. Тэгэл би одоо найз нөхдөйхөө хажууд хамгийн түрүүнд очих байх та. Тэгээд одоо синглтэй ер нь бол тэгээд хайр мартай хүн байвал ажил мэжлэр нэлд ороод гарах баха. Тэгшаал тий. Ажил мэжлэр ороод гарах баха. Захирлуудах өөрөөр ороод гарах. За имба яах вэ? Надад бол тийм хүсэж байгаа юм алга. Яг тэгч хийсэн үл үзэгдэж болчвол тэгч хийсэн ингэж хийсэн. Яг хөө тэгэл би угаасаа л муу юм чи хулгаал хийх л байна. Юу болгоол вэ? Мөнгө, банк. Юу болгоол вэ? Чи яг хинжээгээр шидэх юм тий. Банк, Йоо чи мөнгө тий. бити намайг дандаа ингэж хэлдэг. Хууншуур талах. Миний хэмжээ бол тэр шүү дээ. Тэгээд мөнгөөр л авдаг үстэй. Яг хөө хууншуур талхал авах бах та. Надад бол нэг тийм үл үзэгдэгч болчих гэх юм бол надад бол тийм алга. А зүгээр эр хүннийхээ хувьд гэх юм бол баахан мисүүд загвар өмсгч нарын гэрээр жоох яваал явах юм да тий. Аа? Ус мосонд орж хатнаа. Ингээл тий. Суух юм эр хүнийхээ хувьд шүү дээ. Тэрнээс шил танахаар орохгүй. Танахаар нэг орё гэсэн юм алга. Сэлээ. Чи одоо X-ийнхаа бэлгэлсэн үнэртэй усыг түрхээд өөр залуутай болцоонд явж чадах уу? Чадахгүй хаа. Чадахгүй л гэж бодож байна. Чамаас гэж юм. Яагаад чадахгүй чадна. Хамаагүй. Мэдгүй яагаад надад хамаагүй гэж. Нөгөө хүн мэдхгүй та хамаагүй. Тэр хүнээр надад таалагддаг. Учраас би тэр усыг түрхэж байгаа шүү дээ. А түүнээс манай 1000 хайртай хүн надад таалагдахгүй ус түрхчвэл би тэгээд түрхгүй ингээл нэг босоохон ширендэр ингээл байж шүү дээ. Гэхдээ та яар таалагддаг үнэртэй бас мэдээж бэлгэлэх байлгүй дээ бодвол. Таалагддаг ч бас бэлгэж болж. За таалагддаг бэлгэлээ. Таалагддаг бэлгэлээ. Одоо хайшаа надад айгүй сонин санагдчихлаа л да. Одоо юу шиг хайртай хүн мөрдний экс маань надад бэлгэлсэн ингээд түрхгүй орох юм уу? Заавал тэр хүндээ дахиж уулзахгүй шүү дээ. Тэгээ ганцхан тэрийг одоо заавал биш ш. Тэгээ тэргээ түрхгүй өөр үнэрт ус түрхээл өөр хүнтэй уулзтаа. За өнөөдөр энийг түрхнэ гэлэн гэхүү те. Тэгээ сэтгэл нэг тийм байхгүй юу? Жишээлбэл энэ миний хайрт бэлгэлсэн юм чинь би энийг түрхээд өөр хүнд энэ үнэрийг үнэрт. Тэр усыг би бол шууд өөр хүнд бэлгэл чинь би наатаа чинь ямаргүй эсвэл түрхэж ч болно. Эсвэл өөр хүнд бэлгэлсэн ч болно шүү дээ. Яаж ч болно шүү. Гэтэ тэгээд чивэл түрхгүй чивэл түрхэн. Тийм хүн болгон өөр байна. Цайрцсан гараад байна. Бас л муухай цайрцсан гараад байна да. За. Огтч таалагддггүй төгөөлөн штэ тий. Тим хүнтэйгээ та хоёр нь айгу удаа уцаар иржсэн нэг уцаа тасалчих хэцүү байх хэцүү тэгэл яриа. Гүү. Би нэг хүнтэй ярьжээс огтгож таалагддаг. Тэгэл нөгөө хүн маань баян надруу яриад байдаг. Тэгэл би дандаа ингээ кол энд хийдгүү нөгөө хүмүүс дандаа ингээ тасалчихна гэж бодвол ингэчдэг байхгүй. Тэгсэн чи нэг өдөр би ингээ кол энд хийхгүй өөр нөгөө хүн чинь гадаадаас бүр залгаад байдаг яриад байдаг. Би өөртөө гадаадаас ярьж байгааг нь бодоол яриад. Тэгэл ингээ кол энд хийхгүй тавьсан чи манай чингч ваа нэг сонин залуу байд юм. Тэр одоо өөрөө юугаа бодсон ёо. Бистэ нэрээ ёо энд амар дургүй мургүй гэж хижсэн гинт би хүн рүү залхаад уцаа ингээ авсан чинь юу вэ 7 минут 8 минут гэсэн байж идэг ш. Гахад байна гэсэн чинь байна гэдэг шуудаас. Тэнгүүт би бүр амар айгаад сандраад яхаа мэдгүй шууд уцаа ингээ унтраад хаачиж байгаа байхгүй яа. Тэгээ тэрнээс ч юусоо яриаггүй. Тэгээ би бас тэр хүн үзэж бол уучлаарай тий. Би амар эвгүй шууд уучлалтыг сэлээ ингэж өгöd уучлаарай.
Тэ нэг жоох гимссэн төрхтэй л л да. Тэгсэн үнэхээр айгүй. Би жүжигчин биш болохоор бас гимшиж байгаа юм шиг харагдаж чадахгүй гэж. Хоёо бол ер нь бол нэлээд шудраг гарын тий. Тий би тэгж таалагч маагдахгүй удаа би заагүй байна гэд шууд цадалж штэ. Эрэгтэй хүмүүстэй ингээд харилцаад ер нь юуг анхаардаг вэ? Хамгийн эхлээд харьцаа. Харилцааг нь үү? Харьцаа. Тэгээ боловсрал. Боловсрал гэж юу юм бэ? Боловсрал гэж яг юу? Тухайн хүний одоо юу гэдгийг хүнтэй яаж харьцаж байгаа байдлаас нь л анхан шатны юм гарч ирнэ шүү дээ. Ер нь бол Хүмүүжил боловсрал хэрэгтэй. Би жишээлбэл одоо ингэж байна. Би бол ингээд лифтэнд орохдоо эмэгтэй хүнийг төрүүлж оруулж байна. Лифтнээс гарахдаа эмэгтэй хүнийг төрүүлж гаргаж байна. Би ингээд төрүүлээд хаалга онгоолгоод орлоо штэ. Айгу хүүтэн байрал бариад онгож байгаа тий. Тэгээ ингээд орж хад араас эмэгтэй хүн ч эрэгтэй хүн ч ирж би хаалгаа барь зогсоод оруулж байна. Гэхдээ надад хинч баярлалаа гэж хэлдэг бай. Яагаад? Ийм дурдталд орсон юм бид нэр. Гэтэ баярлалаа гэж хэлдэг хүн бас байж болно шүү дээ. Тийм. Таал авч шүү. Таавал хэлэх үү? Чи тэгж байгаа гэж би хараагүй болохоор Сэли хэлэх үү ер нь? хэлж магадгүй ууртай үед аягүй хэлэхгүй ч гэж магадгүй. Тэ аягүй бүр ууртай байвал аль олж илтэй гэж ч магадгүй шүү дээ. Хүн яг тухайн Тэгэхээр цөмөрөө энэ яг энэ юм дээр бас одоо энэ биднийг хүмүүс үзэж байгаа. Яг энэ дээр бас нэг бие биендээ гоё нэг найрсаг үгч хэлж чадхаа болцсон юм шиг надад санагддаг тийм аа. Урмын сайхан үг. бас тийм шүү дээ. Ер нь бол тэгээд байнга л боддог хэрнээ хилдэггүй бас юм байна шүү дээ. Хамгийн сүүлд ямар бэлэг аав? Шинжлэр үү? Мэдгүй. Тэгтээ хамгийн ойрхон шинжлэх байгаа юм чинь те. Шинжлэр л бас юм байна. Хинээс? Залуусаас. Аасан ч бас юу вэ? Тэр ардас нээс нэмээд. Оо дас тэгвэл. Гэ ямарсан бэлэг авсан. Гоё. Мэдээж л илгээ авах. Таалагдчих жбайна. Таалагдсан. Сэли бэлэг авсан хамгийн сүүлд. Би ч ямаг ямар бэлэг авсан мэдчих гэхдээ бэлгүй. Баахан энэ дуулаад баахан шинжлэлийн өгнээ л бэлгнүүд шампас гэтэр суглараадсан баг. Тэгээд Хиний өгсөн бэлэг ярихгүй. шампас хүмүүс дараач өгöd гэж. Жоролч зарж исэн юм шүү. Би ч ямаг оруулж ирзээ. Түүнээсээ дотны махын авсан тэр нууцаа. Чи өөрийгөө нэг амттантай зөөрлөл ямар амттантай зөөрлөх вэ? Самарта шоколад. Ямар гоё. Гэж. Чи өөрийгөө зөөрлөж. Тэгсэн чи тэндээс тэр залуу манай донь оператор надраа ингэнэ. Бас айгүй гоё юм хэлж. Надад л шоколад бол байхгүй, самур бол байна. Би өөрийгөө зөөрлөх. За өөрөө Чи хэл. Амтантай юу? Амттантай. Сайхан Хуушур гэж энэ түрүүнээс хойш хуушур талхал. амттан. Би нэг амттан тэ зүрлэгдэхгүй байх. Зөөрлөхгүй юм. Хуйлтаа олмоллох би. Сайхан хуушур шүү гэж. мөрөдчлээ зөөрлөхгүй ч гэсэн. Мөрөөдөлөө? Нис салат. Хамгийн том төсөөлж байгаа амттан дээр те. Нис салат. За сэлигээ зүрлэл сонсол. Десерттэй л зөөрлөх байх л та. Ямар? Гоё йогурт тарах юу гэдэг гүзээлхэндээ тараг мар юм аа. Хошин шог үзээд би огт инехгүй. Гэтэ би танаа продакшныг хийж байгаа юм шиг л дээ. Танаа продакшныг үзээгүй л дээ. Зүгээр нэг хошин шогийн продакшныг үзээд би огт инээгээгүй. Тэгээ сүүлдээ гарч уцаараа оролдож үүдэнд нь жоохон суусан. Нэг Тэр хүмүүс илүү юм үзээд одоо энийхээ болцсон байна гэсэн үг үү? Эсвэл одоо гарч байгаа номерууд юм чанар юм болоод байна гэсэн үг үү? Одоо надад ч айгу тайлбарлаад одоо ямар ч хэцүү юм тэгээд. Одоо таны хувьд өөрөө ч өвдөө шүү дээ. яасан том гартай юм бэ? За Өөрөө ч өвдөө шүү дээ байхгүй юу? Бас яг тантай адилхан одоо нэг манай шоу тоглолтыг үзээд нэг хинээдгүй хүмүүс бас байна. Эргүүгсгүй тэр одоо. Үгүй тэрэндээ тэгж хэлээгүй. Гэтэл тэр номерыг үзээд үхтлээ инээгээд уйлаад те алгаад ирч байгаа хүмүүс бас байна. Олонх нь болохоор масс бол үхтлээ инээд алгаад иршээд ингэ байж байгаа. Бид нар масс зориулсан урлаг гэдэг учраас яг 3 сая хүн байлаа гэхэд 3 саяд нь маа инээгээр инээл гэж хийж чадахгүй шүү. Энийг бол хааж чадахгүй. Хинч чадахгүй гэж би боддیں۔ Энэ бол зүгээр массыг хамарсан урлаг учраас хүн юу дуртай байна, ямар кино үзэх дуртай байдаг. Хүн тэрийг л үздэг шүү дээ. Юу барих дуртай байна, тэрийг л барьдаг. Тэрнтэй адилхан л. Тийм болохоор дахиж одоо шоу тоглолт үзэх шаардлагагүй л гэсэн үг байхгүй тий. Тийм үү? Үгүй тийм л ах та тий. Бодвол миний ойлгож Тийм байгаа. шүү дээ одоо ерөөсөө. Ер нь л тийм л болов. Тэгээ аюу олон хүн надаас хэлжлээс л та яг. Үзээд инехгүй нэ гэдэг. Тэгээ хэдэн жилийн өмнө үзэл. Би тэр зүгээр энийг ингэж бодоод байхгүй. Хүмүүсийн сэтгэлд
тэр болгон юм таалагдхаа болцсон болов гэж бодоод байгаа юм. Өндөр шаардлага тавьдаг болсон гэж би ойлгож байгаа. Өөрийгөө бол Нэг хэсэг нь бас тийм л баг л та. сэтгэлд нь юм таархаа байсан нэг хүмүүс байна шүү. Нэг сайхан хуушур хийгээд өглөө гээл тэгэхэд цуу байна уу, кетчуп байна уу, майонез байна уу гэл те. Яг тэрнтэй адилхан. Би тийм болцсон гэсэн үг хэлээ. Тийм. Таараас адилхан улаан палаж өмсөё гэж ярьсан юм хоорондоо. Та би нэг танихгүйс те. Гүү. Тэгээд яг тэ Валентин болох гэж юм битэр бас зүрх мөрхтэй адилхан гэдэг. Сэл минь зараад их доогдож байна. 1 сарын 14 болоог байхад миний найз 2 сарын 14-ний Валентин. Эхлээд цагаан сар гэж байна Сэли. Тийм ээ тийм. Цагаан сар зориулж миний найз алтан бүс хийлгсэн байгаа те. Манай өдөгч тааруулал та. Гэтэ цагаан сар хийхгүй би нөгөө ээж маань өнгөрцөн болохоор 2 3 жил хийхгүй гээд манай хийхгүй. За бүгдээрээ фан нэвтрүүлэг юм чинь одоо ийм яриад явахтай тий. Эмэр сонин болгочлаа. Уучлаарай Сэли. Би тийм юм ярих гэж бодоогүй шүү дээ. Мөнгөний араас л амьдрч болохгүй гэдгийг би өөртөө маш сайн ойлгож байгаа. Та хоёр гэж бодож байна. Угаасаа л тийм шүү дээ. Мөнгөний араас амьдрна гэж байсан. Гэтэ зарим хүмүүс мөнгөндөө ч болд юм уу? Эсвэл өөрийнхөө гоо сайханд их ирддэг ч юм уу? Нүцгэн зураг авах юм да. Тэр гэж бодож байна. Мэдхгүй бат тэр одоо хүн хүндэл одоо юу гэдэг нэг тийм л юм байт юм л үү. Зарим нүцгэн зураг авахсан хүмүүс юу гэж бодож байна. Зарим гэж одоо нэг л одоо. Зарим нэг улаан балаажтай нүцгэн их авахлаад байгаа хүмүүс. Би одоо нүцгэн нэг тийм амар зураг авахлаагүй шүү дээ амар сони юм. Би сайн ингэж хэлээд ам. Сая тарж исэн чинь. За байж бид над тэр чи аягүй гоё бас нэг хэлээл гэж бодлоо. Ингэж бодохгүй юу? Би их өөрөө нэг амин нүцгэлээр шалдлаа л те. Ямар нэг эротик кино миноны санал ихээр окей гэж тоолдог юм биш л те. Уусаа ч бэлэн биш. Уусаа бас тийм юм нэг таашаадгүй. Тэгэд ингэж бодсон юм аа. Playboy сэтгүүл дээр гарсан зургийг л ярьж байгаа юм шиг байна бодвол. Түүнээс өөр газар нүцгэлээгүй л те. Тэн дээр нэг бүтэн нүцгэн байхгүй. Дандаа юм тийм байгаа. Гэхдээ энэ бол тийм яг үнэ. Энэ бол миний хувьд бол хамгийн ихнийх бөгөөд эцсийн би дахиж тийм амар нүцгэлэн ч юм уу шалдлна гэж байхгүй. Загнуулсан юм а да янз. Амар шүмжлэлт өрцөө. Тийм ээ, ээж аавда найз нөхдөдөө экстэй. Бас байна. Гэхдээ энэ бол угаасаа л миний бодол байсан. Түүнээс би яг тэглээгээд би өөрчлөгдөхгүй ч юм уу те. Чи хүснээр амьдрч чадчих юм уу тэгээд? Чадна энэ бол миний л хүссэн. Чи тэгээд хүмүүсийн хэлж байгаа юм ингээд болчихж байгаа юм шүү. Гүй хүмүүсийн хэлнэ гэж яриагч энэ миний л бодол гэж би хэлсэн ш. Одоо бол дахиад бол хизээч нүцгэлэхгүй л гэж ойлголоо. Нүцгэлэхгүй гэд нэг амар нүцгэлсэн юм шиг. Тэр нүцгэлсэн байгаа хүмүүстэй чи харсан чи бүх ямар амар хамаг юмаа тайлаа гэжсэн л ингээл ээж тийм бочлаа. Гаталт яваа. Нэр үнэхээр тэр чи надад бол нэг тийм амар сүртэй юм бол байхгүй шүү дээ яг нэг үг. Single Ladies гэдэг нэг кино гарсан ч тийм. Тэн дээрээс хүмүүс үзээд айгуу гоё таалагдсан. Би бас үзээд надад чиний дүр бас айгуу гоё таалагдсан л та. Тэр киноны дүр чиний одоо амьдралын зан чанартай дүр төрхтэй хэр зэрэг ойролцоо найзуудтайгаа байх. Тэн дээр амар галзуу хүн гадар ч те айгу галзуу амар хөвгчлээ. Тэнийх юм шиг те. Би үзээгүй. Тэнийх юм шиг. Ондоо те. Univision дээр байсан. Сэли манад очиж Univision үзсэн гэсэн үү? Хотлоор. Биш юм уу? Манад очиж Univision үзээгүй. Үзээгүй. Гэртээ үзсэн те. Чөр хүмүүсийг ойчрлуулна гэж. Иш чаавста. Univision ихтэй гоё байна те. Надад бол Univision-ээс гоё болоод байгаа шүү. Над шиг ингээ нэг телевизээр үздэг юм бол спортын мэдээ энтрээ ухраагаад үзсэж болж байна. Мэдээ энтер харчиж болж байна. Тэр Hollywood box-нууд ямар ч гоё юм битээ те. Ямар ч гоё хүүхнүүд кино тоглолт юм те. Кино гэдэг хүүхэнгээ ойлгоцсон те. Ямар ч гоё хүүхнүүд тэр кинонд тоглолт юм те. Нэр тоё кино үзээд уйлдгүй. Би чи бүр асар ойлгохоо юм штэ би чи бүр асар штэ бүр гайхалтай ойлгохоо. Би ямар ч дэсэ нэвтрүүлэлт тарах гээд энэ анах гэхээр энэ багүй би тийш орохгүй гэсэн чи. Үгүй шал өөр юм хийж байгаа гэсэн ингээд хэлчихсэн байхгүй юу тэгэхгүй. Гэтэл ер нь ихгээл би чи айгүй даруухан цикон дээрээ тавьчаал сууж байгаа царай штэ зайлал. Юунаас айдаг вэ? Би юу? Харахаас. Хий юм хардгоо. Үгүй тэр нь чааш. Яага энийг та. Амар хийм ардуу гэсэн чи бүр амарсан. Араас ч нэ. Харахаас айдаг. Сэлэнээс айдаг. Амар арга бэлгийнүүд нэгт амар харддаг юм шүү те. Юм хүмүүс тэнд хүн хараад байна ч шиг те. Янз янз юм. Шинжлэх ухаанд бол байдаг гэж шүү Сэлээ. Тэр бол
сүнс ч юм уу янз янзын. Гэхдээ ийм би мэдрээд байдаг юм аа. Оо намайг хүмүүс одоо бүр амар юм хардаг үзмэршгэ бодчихоо. Ер нь хүмүүс ингээд заримдаа ингээд нүүр гараа угааж ах ч юм уу ингээд заримдаа ингээд араас нэрсэн хүн хараад байгаа юм шиг тийм санагдах тийм үе байдгийн. Тэр нь болохоор магадгүй энэ энергиэрээ бид нар нэг урлагийн хүмүүс учраас айгүй тийм мэдрэмтгий те хүмүүс учраас энергиэрээ баг зэрэг мэдэрдэг байж магадгүй гэж би өөрөө таамагласан байхгүй. Өөр газар ингээд тоглолтоор гадаад мадад руу ингээд явгууд ганцаараа ингээд нүүр гараа угаадаг ч юм уу усанд ордог ч юм уу те яг ард хүн хараад байгаа ч юм шиг санагддаг ч юм уу нэг тиймэрхүү юмнууд тохиолдсон. Тэгээ дараа нь хүмүүсээс асуухаар яг ер нь ямар нэг юм байгаа нөхцөлд хүн өөрөө мэдэрдэг юм аа. Ягаад гэвэл хүний бие ч нөрөө сүнс одоо ингээд оюун ухаан бие махбод гэж байгаа шүү дээ те. Хэдээр үздэг юм бэ ер нь? Жиж баацаа. Би бол энэ дээр яг санал нэг байна. Тиймэрхүү юм хардаг одоо мэдэрдэг те тийм хүмүүс бол маш олон байт юм бэл дэлхий дээр. Бид нар ч гэсэндээ сайн хичээвэл та чи ч гэсэндээ бид хичээхийг хүсдэг байхгүй юу? Би энэ амьдралдаа ч нэг удаа би аимшиг кино үзэж үзээгүй. Тэгээд нөгөө нэг жоохон дуугийн сонсгол зард сэгээл хамаг би ингээд ингэждэг байхгүй амар сонио. Тав тухайлдагтай л бүр. Тийм бүр аягүй мухаалдаг. Тэгээд тэнгүүт ямар сандаа ингээд удирдлага зүгээр л сольж байгаа л ингээд аимшиг юм ингээд л очиод би харж чадахгүй бүр ингээд ингэдэг явахгүй. Тийм манай хүн чи яа манай хин манай найз мэдээд тэгэл гахчихгүй. Амар зөөдөж гэдэг. Манай хин гэсэн юм байсан. Манай хин гэсэн нөө. Юу гэсэн бэ манайхаа? Яна өгний бүр юу байсан. Би ерөөс биш шүү дээ. Би зүгээр л юу гэсэн бэ гэж хүн асуудаг л өстэй би бинээсээ. Хамгийн сүүлд хизээ хамгийн окей. Хамгийн сүүлд хизээ ямар гоё тийм галзуу үйлдэл хийвэ. Өөрийнхөө хувьд одоо ямар гоё тийм те crazy галзуу гэж бодсон тийм үйл. За 31-ний орой гаргасан байна. Яг бурхан минь ойрхон байш шүү. Хамгийн сүүлд гэж хэлээ зү тий. Тий. Нууц шүүл. Тэр нь нууц уу. Яаж галзуурсан юм бол? Яасан бодлоо. Бодох уу? Нөгөө үнтэйгээ яасан юм болоо? Гү. За тэгвэл ярьж байгаа. Сэлийн галзуу үйлдэл гэж яг чи өөрөө юу гэж төсөөлж байгаа? Шууд гүүрнээс өсрөх ч юм уу? Биас шууд гүүрэн дээрээс өсрэй гэж бодоод байдаг байхгүй. Дааж тийм өсрөх юм байхгүй болохоор за тэр газар очих юм бол магадгүй дүүжлэрээс тий. Тэгэхгүй зүгээр өсрөх юм бол өгч шít тийм биз. Тэгэхгүй би чамаа солонгосын оддыг дуурайгаад цаатахасаа бас яагаад ингэж өсөрч гэж байгаа юм болов гэж бодохгүй юу? Тийм гэх та мэдхгүй би эсвэл нэг олонний танил хүмүүс бас тийм галзуу үйлдэл хийж үзхэнсэн гэж боддог гэж магадгүй гэж би өөрөө боддог байхгүй. Би болохоор тэгж боддог. Яа тэгвэл энэ тэнд орно, баар маар саунд орно. За одоо хүмүүс папарацтай шүү гэдэг ч юм уу. Ерөөс чөлөөтэй байж болохгүй. Тийм болохоор заримдаа шууд ингээл хамаагүй бие сул тавиал гоё бай гэж enjoy бай гэж боддог. Тэрийг галзуу үйлдэл гэж боддог. Манайд очиж Univision үзэнгээ би сул тавиад галзуур бол галзуурахгүй. Ямар өөр нь тийм тэгмээр байгаа бол ер нь бол энэ түүнийг өрөөчтэй single энэ ч амар юм байна. Би single юм шиг, double юм шиг, single юм шиг, double юм шиг болохоор арай л болох. Хайртай хүнээсээ сонсч байсан хамгийн гоё үг юу вэ? Чиний товд хайртай хүнээсээ сонсч хамгийн гоё үг. Им багаас ч гэсэн асууя. Баярлалаа. Баярлалаа гэдэг үг юм уу гэж. Хамгийн гоё үг ээ. Битгүй нэг үнсээд ханахгүй мал гэдэг л үг ерсэн мартагддаг шүү. Тийм үү. Ханахгүй. Надад бол хайртай хүнийхээ тэр яасан ч хандгүй нүгэрвтэй. Мэдээж хайртай хүнийг хэзээд үнсээд ханахгүй л дээ. Яг жинхнээс хайртай бол худлаа л хэлэхгүй. Хайртай хүнийх нь амнаас худлаа л хэлэхгүй. Чин зүрхнээсээ хэлж байгаа л үг. Надад бол хамгийн сайхан гэж би бодож байна. Худлаа л хэлэх юм. Тэгээ ер нь бол ингэдэг үстэй. Хүн ер нь юмыг хотлоо ярьж байгаа хүнийг мэдэрдэг шүү дээ. Ялангуяа дотны хүмүүс харьцаанд орсон хүмүүс бол энэ хотлоо яриад байна. Эсвэл энэ жоохон их гэдэг зүүн сонгоор мэдэрдэг шүү дээ. Юмыг та нар тэгдэггүй. Мэддэг. Мэддэг тий. Хэлээчтэй чи тэгээд ямар үг хамгийн гоё вэ? Хайртай. За хэлдэ. Манай хайртай хүнээс харин. Хайртай хүнээс зөндөө сайхан үг сонсч даа Сэли. Би ингэж бодд юм аа. Би одоо жишээлбэл нэг охинд одоо бидний ярьдгаар найраа гэж ярьж штэ. Ирчүүдийн ярьдгаар найраал ингээл хамт гой цагийг өнгөрөөгөөл ингээл кино үзэл яваал гэж би бол үнтэй бэлэг өгөхгүй. Гой өнөртөө ус мусч өгөхгүй. Яг цэцэг өгүүлөө гэж байна. Тэр хүн яагаад гэх юм бол надад биш тэр үнтэй бэлэнд татагдчихвол яах вэ те? Би тэгж бодд юм аа. Тэгээ яг гэргийгээ болгоод авчаад яах юм бол харин би өстой ямар гоё ертөнцид хамгийн гоё сюрприз, хамгийн гоё бэлэг юу яж болж чинь тэр болгоноор гоё даруул гоё. Яа, яг ингэж хэлсэн зэхээ байдаг болов? Тийм. Эрэгтэй хүмүүс. Тэгтээ ямар зарим эрэгтэй хүмүүсээс сая яах
галзуу. Бити галзуураад гарч. Бити энэ бачигээ яриач тийм. Олтойгоо яриа яваач тийм. Сая айгу гоё яриад ирлээ. За тэгээд гацаач юм за. яах ярьж хааш нь зөрөгтэйг. Тэгээд ер нь их залуучууд ер нь тийм биш шүү дээ тий. Тэгээд өөрөө чи намайг яг за би уучлаарай. Би чамд зөндөд үгс уучлаарай. Чи намайг яг юу гэж бодож байгаа юм л дээ. Зүгээр яг чин үнгээс надад ямар ч тийм манжилсан бил дуучсан юм юу ч хэрэггүй. Зүгээр л чи намайг танихгүй ч чи намайг мэдгүй шүү дээ. Пауз явуулах гэж. Чи зүгээр л юу гэж би дараа нь чамайг ярина заа. За би мэдгүй шүү дээ. Одоо дөнгөж уулзаад хүнтэй юмараа сууж хатаа шууд тань гэж байхгүй шүү. Тэгээ тийм ч зүгээр л миний ахтар юм асуудаг, ахтар хөтлөгч, ахтар энэ ба. Юу би нэг сайтнаас уншижсэн байхгүй юу? за Чи хэрвээ хоёр хүн хайртай болох юм бол чиний хоёр дахь одоо эхлээд нэг хүнд хайртай болчоод дараагийнх нь хайртай болсон хоёр дахь хүн тэр чинь чиний хайр чинь шүү гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яагаад гэвэл чи эхнийхээ хүнд хайртайсан бол хизээж дахиад хоёр дахь хүнийг хайрлахгүй байх хэрэгтэй тий. Тэр тэрнтэй санал нэг бай. Яг санал юм. Би яг яриад эхлэнгүү чинь яагаад хоёр хүнд эхлээд хүнд хайртай болч дараа хүнд хайртай болохгүй шүү дээ гэж бодож ирсэн байхгүй. Чи хариултыг хэлчихлээ. гэтээ нар жаргадгаараа жаргаал ахаал манддгаараа манд шүү дээ. Наара хэрэг дуучны тухай. Наараа юм. Нэг хайр төгссөн ч ахаал нэг хайр ахаал манд шүү дээ. Тэр эмэгтэй хүн илүү тасдаг юм уу, эрэгтэй хүмүүс илүү тасдаг юм уу? Ер нь эмбагийн бодлоор юу гэж. Дастгаа. Тий. Жинхэнэ хайранд тийм дасна гэж тийм байхгүй шүү дээ. Жинхэнэ л зүрхний хайранд тийм дасна гэж бол тийм байхгүй. Яг түрүүн туяагийн хэлдгээр үнсээд хизээч уйтахгүй. Ян зүрийн одоо бид нэр хамаагүй ярьж болно те. Секс харилцаанаасаа ч гэсэндээ хизээч уйтна гэж байна. Жинхэнэ хайр л бол хизээч ахиж өөрийг хайж явна гэж хизээч байхгүй. Тэр хайр нь биш юм уу? Тэ? Буруу зүйлээ сонгосон бол өөр юм руу л явж байна. Тэр анхны хайр, жинхэнэ хайр хоёр юугаар ялгаатай гэж боддог вэ? Анхны хайр гэл хүүхдүүд ингээл ярьдаг шүү дээ, тий. Миний найз яац юм. Яац. Балдин болсон гэж. Амнаас нь болохоор тэр залуу хайр маяг хүн ба ямар юм хайр хүн хоо. Анхны хайр хуруур хар. Анхны хайр жинхэнэ хайр хоёр чи өөр сэлий. Юугаараа өрөө? Юугаараа өрөө? Тас өөр. Юугаараа тагсаа үү? Мэдчихэж дайртай маягцаа. Юугаараа өрөө? Ямар ч тайлбар байхгүй өөртөндөө шаал өөр гар нь яг юу ч өвдөг багт. Йоо шаал өөр заяа. Би ингэж бодож байна. Анхны хайр гэдэг ямар хэлэх вэ? Анхны хайр хэдэж бүтэлтэй болдгоо гэж ярьдаг шүү дээ, тий. Хоёр юу ч мэдэхгүй, уучраа мэдэхгүй хоёр бацаан бие биендээ дурлан заяа. Тэгэд нэг нь хаяа явчихсан заяа. Аль нэг нь болил гэж мэдээж хийдэж шүү дээ. Тэнгүүд нь хаягдсан боддог. Миний анхны хайр энэ бол миний жинхэнэ хайр минь байж гэж боддог. Аль нэг хаягдсан шүү заяа. Хайсан нь шүү дээ. Хайсан нь шүү дээ, тий. Энэ бол миний хайр биш зүгээр л үерхэл гэж боддог. Зүгээр шохоорхол байж гэж ярьдаг. Ахны нэг одоо дайраагүй ш тойроо гараа авчлаа. Туяада уран бүтээлийн амжилт төсөй те бас. Туяа тэгээ хизээний 10 плэт өгөхөрүүлсэн байна да. Би аюугаа шударга хэлсэн шүү дээ. Үгүй ингээл Голоо цогцсон. Нарийн даачсан. Муухай хараадаг те. Баярлаа. Гой үзэсгэлэнтэй сайхан бүсгүйтэй гой сайхан яриаг бит хоёр чадъя өрнүүллээ. Энэ бол зүгээр нэвтрүүлэг биш. Энэ бол зүгээр л найзуудын сайхан буу хаалтыг. Тэгэд мессежээр ч юм уу нэг жоохон тодруулга хийчээ те. Та бүхэн бас бид нэр үзээ таалагдчих бол гоё лайк хийгээрэй, шеэр хийгээрэй. Өшөө олон хүмүүст үзүүлье. Бас тэгээд Facebook нөгөө мессежээр нь энэ нэвтрүүлгээ энэ хүнээр хөтлүүлээд байхдаа яадын энэ нэвтрүүлгийг хийж байгаа найруулагчт нь энэ төр гэл амар зүртэй. Юмнууд айгүйх ирж ийн. Тэгээд уучлаарай. Энэ бол бидний хийж байгаа орон зай. Бид нэр чадын ядан хийж байна. Битэрт ямар телевизийн цууг мөг гэж байх ш. Чадын ядан л та бүхэндээ гоё ийм гоё яриагаа ийм буу халалт гэж ийм юм байдгийм байна. Туяа гэж ийм сайхан бүсгүй байдгийм байна. Өөрийнхөө бэлхүүс юундаа ийм сайхан хэлтэй авах юм байна. Гэдгийг үзүүлж л байгаа нэвтрүүлэхгүй юм шүү дээ. Баярлалаа дамжтаа.